За сүүлийн үед Эрүүл хамгаалах сангийн биологч залуу болох лав сүмбүрлийн учир битүүлэг үхлийн талаарх мэдээллүүд ихээр цацагдсан. Тэрээр өнгөрсөн оны 11-р сарын ихээр Улаанбаатар хотод байрлах гэрээсээ автомашина байрлуулахаар гараад сургаггүй алгуулж улмаар 6 хоногийн дараа хөвсгөл далаагаас цогцсон олдсон харамсалтай гарсан юм. Талига залуугүй энэхүү учир битүүлэг үхлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаач одоо хэрн учир шалтгааныг нь олж тогтоогоогүй байгаа юм. За тэр чүүхэл энэ хэргийн ард хөрөнгө мөнгө эрх мэдэл ашиг сонирхлын асар их зөрчил байж болзошгүй хардлага нийгэм төрөд байгаа. За ялангуяа талигаач амиа алдахаас өмнө хэд хэдэн удаа ноцтой халдлагад өртөж байсан ч цагдаагийн байгууллагаас энэ иргэдэд анхаарал хандуулж ажиллаагүйгээс үүдээд энэхүү харамсалтайгаар амиа алдлаа гэдгийг ч талигаачийн ойр дотныхон хамт ажилладаг байсан хүмүүс нь хэлсээр байгаа юм. Түүнчлэн энэ иргэдээр ажиллаж байгаа өмгөөлөгч Баасан Доржин хэлснээр талигаачийн автомашинаас гар утасны бичлэг олдсон. За тэрхүү бичлэгт хин нэгний дуу хоолой бичигдэн үлдсэн. Зөвхөн талигаач гадны нөлөөтэй амиа алдсан гэж харахуйц дуу аваа бичигдэн үлдсэн гэдгийг ч хэлж байгаа юм. Хамгийн сүүлд гарсан үндэслэлээс гар утасны бичлэг бол байгаа. Насархоос өмнө гар утсан дээр бичлэг үлдээсэн. Энэ бичлэгийг цагдаагийн байгууллага аваа сонссон. Тэгсэн ирнэ л амиа орлсон гэдэг байгаа. Нэг бол цагдаагийн байгууллага ур чадвар муутай мөрдөн байцаагч нартай хайхрамжгүй хандаад байна. Эсвэл энэ хэргийг зохион байгуулалттайгаар өөр зүг өөр тийш нь хандуулах ийм асуудал бол тавиад байна. Тийм учраас энэ хэргийг шалгах ёстой. Хамгийн муу нэг юм байна гэхээр энэ залуу байгаль орчныхоо төлөө тэмцээд үнэхээр хүнд алуулаад зохион байгуулалтаа алуулсан бол алуурчин этгээд ял завшиж байна. Энийг мөнгөний ашиг сонирхлоор хэсэг уул уурхайн компани лицензтэйгээ холбоотойгоор захиалсан бол захиалагч нь ял завшиж байна. Тэгээ хамгийн эмгэнэлтэй энэ залуугийн нэр төр амьдрсан амьдрал нь утга учир болж амиа орлсон гэдэг нэрээр дуусч байгаад л хамгийн эмгэнэлтэй асуудал байгаа. За энэхүү хэрэг олонний анхаарал төртөж нийгмийн зүгээс гэмт хэрэгтнийг олж илрүүлэх амиа алдсан үндсэн шалтгаан нөхцөлийг нь шалгаж тогтоох ажилд хууль хэлтийн байгууллагын хориг хандаж байгаад дургуутслаа илэрхийлсээр байгаа учраас цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан шалгалтын ажиллагаа хийж байгаа гэдгийг ч хэлсээр байгаа юм. За энэ хүрээнд өнөөдөр талигаач лав сүмбүрлийн амьсаа алдсан хэргийн талаар цагдаагийн ерхий газраас мэдээлэл хийлээ. За энэхүү мэдээллээр талигаачийн цогцсыг хөвсгөл далайн эргээс 25 м-ийн зайд 4 м-ийн гүнээс олсон. Түүнийг живэлтийн улмаас нас орсон бөгөөд хөнгөн зэргийн согтолтой байсан задлан шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг танилцуулсан юм. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах явцад 5-6 одоогийн камерын бичлэг 2 гар утас олсон бөгөөд бичлэгтэй гар утасны бичлэгийг нь хуулж аван гар утсыг нь ар гэрийнхэнд түлээлгөө өгсөн. Мөн талигаачийн автомашинаас 0.5 литрийн хэмжээтэй сархад арх ундааны сав олдсон. Зөв архины шилнээс олдсон хурууныхыг шинжлүүлж байгаа гэдгийг хэлсэн юм. За автомашинаас бол 0.5 грамын хэмжээтэй сархад арх, талшил сархад арх, за ундаа, за гэх мэтлэн энэ зүйлүүдийг бас илэрсэн, бичигдсэн байдаг. За архины шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр бэхжүүлэх ажиллагаа зэрэг хийгдсэн юм байж идэм аа. За задлан шинжилгээгээр талигаач бол живэлт буюу одоо амьсгалын замд гадны бит ус орсон, шингэн зүйл орсон гэдгээр нас орсон. За хөнгөн зэргийн согтолтой байжээ гэдэг шинжээ жимжийг өгөхөд гарсан. За амин насны хөнөөсөн асуудал, урдын энэ болж ирсэн асуудлууд талигаачийн ажил үүрэгтэй холбогдолтой өөрөөр хэлэх юм бол эрүүл хамгаалах чиглэлийн ажил үүрэгтэй, биологийн чиглэлийн ажил үүрэгтэй холбогдлон ямар нэг амин насны хөнөөсөн асуудал байна уу юу? Өөр мөн бас байгаль орчин чиглэлийн тосон бөмбөгийн нурууны төрийн тусгай хамгаалтын чиглэлийн үйл ажиллагаанд оролцож эндээс ямар нэгэн байдлаар халдвар өртсөн байх боломжтой юу юу? Хувийн ямар нэгэн шалтгаан сатгаан байсан байна уу юу? Гэх мэтлэн тодорхой олон тооны сэжиглүүдийг мөрдөн байцаалтанд ажлын хэрэг дэвшүүлэн нэг үржлэн шалгаж байгаа. Өмнөд аймгийн тосон бөмбөгийн нуруу нийтдээ 16 компани 21 лицензтэй аж ахуйн нэгжүүд лиценз авсан байдалтай байдаг. Тухайн лиценз эзэмшигч компаниудыг бүгдийг нь холбогдуулж дуудаж тайлбар байцаалт авч байгаа. За авах ажиллагаа бас үргэлжлээд явагдаж байгаа. За ямар ч тач цагдаагийн байгууллагаас талигаач лав сүмбүрлийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Ямар нэгэн байдлаар хэргийг хаасан, амиа орлсон гэх эцсийн шатны дүгнэлтийг гаргаагүй. Талигаачийн ямар учир шалтгаанаар амиа олдсон болохыг олж тогтоохоор байж болох бүхий л таамаглалуудыг дэвшүүлэн наривчлан шалгаж байгаагаа хэлсэн юм а. Тодорхойлбол талигаач лав сүмбүрлийг хамгаалж байсан Өмнөг аймгийн тосон бөмбөгийн нуруунд лицензтэй 16 аж ахуй нэгжийг мөрдөн байцаалтаар шалгаж байгаа мэдээллийг өглөө.